За яцхан манхан крипто пожингийн дараагийн эпизод үгээр эхэлж байна. Тэгэхээр яг одоо үзэж сууж байгаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд өнөөдрийн эпизод дээр би нэг юм ярихгүй миний хоолой жоох өвдсөн маа инхээгээр ерөнхийдөө ихэнх яриулчих гэж бодож байгаа. За өөр. Тийм. Тэгээд чиний нэр хурууч юм бас дахирт доо. Хуруу нэг харуул да. Харуулахгүй. Угаас амар хөг юм гараа харагдаад. Тэр шарсан сосиск шиг. За тэр ч яг хүний залангаар. Тэгээ өнөөдрийнхөө нэвтрүүлгийг юугаар эхлэе гэж бодсон. Тэгэхээр өнөөдөр нэг Tesla-гийн Elon Musk тэгээд Binance-ийн CZ хоёрын хооронд нэг хөөрхөн тийм маргаан шиг маягийн болсон байна. Twitter дээр тийм жиргээ болоод. За. Би өнөрөө нэг дайралт маягийн хийсэн байна л да. Тэгээд яасан гэсэн чинь Binance-ийн Doge Wallet withdrawal function гэжтэй гаргах Doge-ийг гаргах function жоохон алдаа заагаад. За. Тэгээд яасан мэн гэсэн чинь Binance-ийн Doge Wallet-ийн нэг функц нь угаасаа анханасаа жоохон өөрөөр хийгдсэн байсан юм л да. Өөр exchange-үүдтэй харьцуулах юм бол. Тэгээ тэрийг нь засахад ерөнхийдөө тэрнээс болсон. Тэгээ тэрийг нь засахад ер нь баг 7 хоног юм шиг байна гэд CZ битсэн чинь хин Tesla-гийн Elon Musk тэр юу Twitter-ын хариу бичингүүтлээ Hey CZ, what's going on with your Doge customers? Sound shady гэдгийгсэн байхгүй. Тэгээ юу болоод байна те? Жохон сони юм болоод байгаа юм шүү ардуур нь мөнгө гаргахгүй те. Тэгсэн чинь CZ гэсэн байхгүй. Elon, we're pretty certain it's an issue with the latest Doge wallet. We're in communication with the devs. Apologies for any inconvenience that may have caused you. Тэгээд энэ ерөнхийдөө бид нэг Doge-ийн хитвчтэй холбоотой юм байна. Тэгээд хүндрэл учруулсан бол уучлаарай гэд хариу бичингүүтлээ. Хамгийн доор нь юу оруулсан бэ гэсэн чинь нөгөө нэг Tesla-гийн software glitch-ийг гаргасан тийм article-ийг ингээ холбоот бичсэн байна л да. Яарэ 12 мянган Tesla-гийн recall хийсэн тэр article-ийг оруулсан. Шууд ингээ цаагаараа мессеж явуулцаа байхгүй те. Энд чинь хариу яагаад байгаа гэсэн маягаар те. Тэгсэн чинь тэгсэн чинь Elon тэрнлөө хариу бичингүүтлээ. Би Binance-ийг хэрэгэлдэг. Гэтэ яг хөө дээр нэг sign up хийх гэж үзсэн чинь айгүй олон процесстэй байсан. Тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө хэрэглэх гэж оролдоогүй. Гэтэ яг хөө надад нэг хүндрэл учруулаагүй. Гэхдээ яг хөө Doge-ийн хэрэглэгчид нэлээд хүндрэл учруулсан болохоор л тэгсэн ингээд өөрхөн тиймэрхүү жиргээ явцсан байлээ. Тэгээд Binance яваад болсон шүү дээ. Тэгээд Binance болохоор нөө Doge-ийн developer-уудтай ерөнхийдөө холбоотой байгаа гэсэн тийм мэдээ байлээ. За тэгэхээр дараагаар нь болохоор Австралийн санхүүгийн сайд Jane Hume гэдэг хүн байт юм байна. Тэгээд сая Австралийн нэг санхүүгийн хурал маягийн болсон юм байна л да. Тэрэн дээр яг юу гэж хэлсэн мэдээлэл өгсөн юм гэхээр крипто ерөнхийдөө алга болохгүй it's here to stay те. Тэгээд DeFi буюу одоо cryptocurrency гэдэг зүйлээс ер нь айх хэрэггүй харин болгоомжтой буюу нээлттэй сэтгэлгээгээр хандах хэрэгтэй. Тэгээд битгий одоо анх iPhone гарч байхад зарим хүмүүс хизээч утсан дээрээ хөгжим сонсоод явахгүй гэж байсан тийм хүмүүс шиг тий бай. Тэгээд ерөнхийдөө нээлттэй сэтгэлгээтэй бай гэсэн тийм мессеж өгсөн гэсэн мэдээ гарсан байна. Тэгээд анх 5 сард Dogecoin чинь all time high хийлөө баг тий. Тэгсэн бах тий. Тэр үед яг Dogecoin та нар Австралийн хүмүүст хэлж байгаа юм байна л да. Doge амаар байна уу, өөр крипто амаар байна уу та нар ерөнхийдөө өөрсдөө мэд. Тэгээд мөнгө хийн үү алтан уу та нар өөрсдөө мэдгдсэн. Тиймэрхүү мэдээлэл өгч ирсэн байлаа өөрт нь. Тэгэхээр ерөнхийдөө крипто тал дээр бол нэлээд ээлтэй хандж байгаа юм байна гэсэн. Тиймэрхүү мэдээ гарсан байна. За энэний дараагаар болохоор Ernst & Young EY гэдэг Америкийн Big 4 гэж яригддаг том accounting firm байдаг те. Тэндээс судалгаа гаргасан юм байна. Тэрэн дээр ямархуу мэдээ гарсан бэ гэхлээр том hedge fund-уудын менежерүүд 3-ны 1 нь ерөнхийдөө эх 1-2 жилдээ криптоор ерөнхийдөө хөрөнгө оруулахад бэлэн гэсэн судалгаа гарч ирсэн юм байна. Тэгээд судалгаанд орсон хүмүүст hedge fund-ийн менежерүүд хэн байсан бэ гэхлээр ихэнх нь 2-10 долларын тэрбум долларын менеж хийдэг, гүйлгээ хийдэг, эргэлдүүлдэг гаруудаас ерөнхийдөө судалгааг авсан байна гэж үзсэн байна. Nice. За тэгэхээр төгсгөлд нь юуг дурдъя гэж бодсон бэ гэхлээр NFL буюу Америкийн хөл бөмбөгийн багийн тоглогч Odell Beckham Jr гэдэг тоглогч байдаг те. Айгу суперстар од тоглогч байгаа. Тэгэхээр тэр очиг яасан бэ гэхлээр Cash App гэх компани байдаг шүү дээ. Cash App-тай хамтраад гэрээ хийгээд энэ улирлын цалин 425 сая доллар болсон юм байна л да. Сарын цалин үү? Энэ улирлынх нь баггүй. Яг энэ тэгэл ямар харин өдөө цалин тааж. Энд чинь харин Багдад тооцогдоод байгаа байхгүй тэр чинь. Зүгээр нэг жилээр спорт мэдэхгүй нэрээ сони юм. Тэр чинь барыг жилийн 50 саяын цалинтай хүн баггүй. Уул нь бол. Тэгээ яасан гэсэн чинь 1 сая ерөнхийдөө цалингаа биткойноор авъя гэж шийдээд тэгээд 1 сая долларыг биткойны тэнцвүүц долларыг
Twitter-ийн дагагчдаа ерөнхийдөө бэлэглэе хандив дүргий гэсэн тиймэрхүү битээ гарсан юм байна. Twitter-ийн дагагч нартаа. Тийм. Одоо жишээ нь би дагчих юм бол мөнгө авах юм уу? Тэгээд нэг юунууд байлээ хийх ёстой юмнууд байлээ л дээ ах уу. Та нар ингүүл ингэн ч гэх юм уу те. Оо nice. Тэгээд Twitter руу ороод үзсэн чинь бас энэ нөгөө нэг юугаар сармагчны NFT-гээр өөрийнхөө зураг мөрөг асуулцсан хэлээ. Оо бас NFT-тэй. Тийм active batch гэвэл. Энэ тэгээд спортын гарууд ер нь нэг тийм бас юмнаас нэг хойно хоцорчихгүй бас яваадах юм те энд очиод те. Трендтэйг нийцээд яваад байгаа. Угаасаа яхахгүй нөгөө тренд л юм л да. Крипто угаасаа яхахгүй тренд болцсон л да. Тийм. За трендэд дагаад чиний хэлж одоо. Окей. За тэгвэл найз нь түргээр эхлэх. За тэгээ. Юуны Secret Network шүү дээ. IBC яг утгаараа implemented болсон. Тэгэхээр нөгөө Supernova гэдэг апгрейд яваад тэгээд дараад нөгөө IBC-г нэмэх үгүй юу гэдэг нөгөө санал хураагаад тэгээд яг тэрийн дараад нь manually нэмдэг байхгүй. Тэгээд нэмсэн. Тэгээд одоо юу болж байгаа гэхээр Osmosis дээр add гэдэг secret ороод ирсэн. Гол нөгөө Osmosis дээр байхдаа нэмэлт урамшууллуудын юм байна. Одоо нөгөө governance буюу одоо засаглалаараа ерөнхийдөө санал хураагаад явж байгаа. Тэгээд угаасаа 98 99 угаасаа бүгд yes гэж хариулж байгаа. Тэгэхээр юу болох вэ гэхээр Osmog secret-тэй нийлүүлж хийх. Тэгээ secret-ийг Atom-тай нийлүүлж хийх юм бол нэмэлт урамшууллууд аавна. Osmog-ийн урамшууллаа аавна, дээрээс нь secret-ийн урамшууллаа аавна. Тэгэхээр ерөнхийдөө бол ихэнд Орос улсуудаа нэлээд ашигтай. Тэгээ secret network маань ерөнхийдөө сүүлд маш олон зүйл хийж байгаа мэдж байгаа. Тэгээд энэ бол тэдгээрийн нэг нь өргөжлүүлэн secret-ээр маш буулж байгаа. Дээрээс нь мундаг нөгөө найруулагч зохиолч залуу Тарантиногийн залуу яаж ингэ гэсэн штэ. Тэднийхийг биш тэгээ Miramax гэдэг энэ студиуд юм байна. Хамт нөгөө pop fiction илүү нөгөө киног гаргасан. Тийм тэд нэр баачгаа шүүхтэд байгаа юм. Нэгсэндээ intellectual property Miramax-ийн тэгэнгүүтээ Miramax-ыг одоо тий bypass хийнгүүтээ шууд NFT гаргаад мөнгө хийх гэж оролдлоо энэ төр гэдэг. Тэгээд нэг талаасаа бас энэ зөндөө олон энэ юу гэдэг production-тэй холбоотой компаниуд өөрсдөө бас NFT-гээ гаргах амбиц байж магадгүй гэдгийг харуулдаг байхгүй. Ягаад гэвэл тий they care. Одоо нэгсэндээ энэ байдлаар өөрсдийнх нь гэрээ хийсэн хүмүүс нь өөрсдөө хамтрахгүйгээр тусдаа ингэж NFT гаргаад мөнгө олоод байх юм бол бид нэр дундаас мөнгө олох гоцорч юм байна гэсэн нэг тийм айц суугаад байгаа байхгүй бид нар тий. Бүгд л өөрсдөө нэг их ашигтай л холбоотой. Иймэрхүү юм зөндөө гарах хаа ерөнхийдөө одоо. Тэгээд энэс үл хамаараа миний бодлоор Тарантиногийн NFT борлуулагдах бах. Ямар үн хүрхийг мэдэхгүй байна. Ямар ч байсан хэдэн сая доллар ч хүрч магадгүй. Ерөнхийдөө Secret Network дээр гарсан NFT-нүүд нийлээ үнэтэй байгаад байгаа. Тэгээ мэдээж нөгөө ямар ч блокчейн дээр гарсан хамгийн анхны NFT-нүүд жоохон үнэтэй байдаг нэг тиймэрхүү трендүүдээс харагдаад байгаа. Terra дээр гарсан ихний NFT-нүүд үнэтэй байсан. Secret дээр гарсан анхны NFT-нүүд үнэтэй байгаа тий. Тэр ихэнд нь орж чадсан хүмүүс байхan бол айгүй мундаг. Бид нар Clubhouse дээр ярьсан Anon Center монгол хүмүүс авцсан байлээ шүү дээ. Anon ч одоо нэг шиг нь 40 мянга 80 мянган доллараар зарагдаад байгаа байхгүй баримжаагаар. Тэгээ бодох юм бол айгүй амжилттай ерөнхийдөө арилжаа хийж байгаа залуучууд бас бэнлээ. Тэгэхээр Discord дотор идэвхтэй байгаад бас залуучуудтайгаа холбогдох юм бол тэнд мундаг хүмүүс зөндөө байна. Дээрээс нь 11 сарын 14-нд Taproot гэдэг апгрейд маань ерөнхийдөө Bitcoin дээр явсан. Тэгээ Bitcoin дээр явсан хамгийн том шинжилгүүдийн нэг болсон. Тэгээд энэ маань ойролцоогоор майнерууд буюу олборлагчдын 80% нь энэхүү шинэ шинжилгээг ерөнхийдөө дэмжиж байгаа. 20% нь дэмжихгүй байсан ч гэсэн Bitcoin үргэлжлүүлэн ажиллана. Ягаад гэвэл энэ маань soft fork, hard fork биш. Тэгэхээр нэгсэндээ optional буюу хийсэн ч болно, хийхгүй байсан ч болно гэсэн санааг ерөнхийдөө хэлж байгаа. Дээрээс нь Shinobi гэдэг төсөл Secret Network дээр Bitcoin-ыг гүүр болгож оруулж ирж байгаа. Тэгээд SBTC гэдэг ерөнхийдөө Bitcoin шууд Shinobi гэдэг протоколоор ерөнхийдөө орж ирж байгаа. Тэгээд Siena-тай хамтарч байгаа юм. Тэгэхээр Siena маань удахгүй энэ сард биш юм аа гэхэд 11 сар эсвэл 12 сард ерөнхийдөө энэ lending protocol буюу мөнгө хадгалах, зээлэх боломжтой тийм төслөө бэлэн болгож байгаа. Тэгээ Siena гэдэг төслийг бид нар ерөнхийдөө бол channel дээр бид нар хамгийн анх $8.48 байхад дурдж исэн юм байна. Тэгээд яг одоогийн байдлаар $26 гарантай. Тэгээд цаашлах юм бол $56 хүрж исэн. Бидний ярьснаас хойш чинь 10x хийсэн зоос байгаа байхгүй. Тэгэхээр энэхүү зоосноор бид нар үргэлжлүүлэн буулж байгаа. Ягаад гэвэл Secret Network-ийн ecosystem дээр гарсан хамгийн чухал төслүүдийн нэг байгаа даа маа яхаар. Тэгээд одоо чинь Secret Network хэрэглэх, Siena хэрэглэх гэх тэгэнгүүт хүмүүс нөгөө ямар exchanges авах ингэж яриад байгаа. Гэтэл энэ чинь угаасаа өөрсдийнх нь нөгөө нэг DEX буюу decentralized exchanges авч байгаа байхгүй. Siena чи өөрөө swap-тай, Secret Network маань өөрөө swap-тай. Тэгээд Kepler яаж суулгах вэ, хэрхэн хэрэглэх вэ гэдээ бид нар бас видео хийж ирсэн. Тэгэхээр үзээг усуд байх юм бол үзэх хэрэгтэй. Тэгээд ороод ерөнхийдөө энэ төслүүдтэйгээ харилцаад хэрэглээд явах боломжтой байгаа шүү. За Time Magazine гэдэг айгүй алдартай тийм сэтгүүл байдаг. Тэгээд энэхүү сэтгүүл маань ерөнхийдөө 100 гаруй жилийн түүхтэй юм сэтгүүл юм байна. Тэгээд энэхүү сэтгүүл маань Galaxy Digital гэдэг одоо энэ криптогийн хөрөнгө оруулалтын компанитай хамтраад Metaverse-ийн тийм цувралууд гаргаж байгаа юм байна. Тэгээд энэ цувралаа гаргахтаа эдгээр ерөнхийдөө төлбөрөө криптогоор авч байгаа. Нэгсэндээ энэхүү Time Magazine маань хүртэл өөрсдийн гэсэн криптотой болохны баланс шийд дээр. Тэр энэ маань бас дараагийн том ньюс байлаа гэж би бодож байна. Тэгээд нэгсэндээ уламжлалт санхүүгийн зах зээл дээр дээрэс нь медиа зах зээл дээр ерөнхийдөө крипто маань байнга яригдж байгаа. Одоо би чинь Wall Street Journal тэгээд дээрэс нь Bloomberg-ийн жишээ нь подкастуудыг ерөнхийдөө боломжтой үедээ байнга сонсоод явдаг. Тэнгүү заавал крипто ярьдаг. Заавал криптод холбоотой заавал нэг юм ярина. Тэгээ дээрэс нэрээ мэдэн дээр оруулах марцж Biden нөгөө алдарт юу маань батлагдсан. Infrastructure bill маань ерөнхийдөө $1 trillion батлагдсан. Гэхдээ энэ маань $1 trillion батлагдсан гэдэг маань шууд л ингээл мөнгө хевлээ шууд ороод ирнэ гэсэн үг биш. Ерөнхийдөө 4-5 жилийн хугацаатайгаар ингээл багаар орно. Гэхдээ энэ маань нэг тийм энэс дамжуулаад яг нөгөө asset-ны bubble буюу asset-нууд маань өргөжлүүдэд өсөх магадлал бас байгаа байхгүй. Тэгэхээр ойрын хугацаанд жишээ нь asset буурах нэг аюул байхгүй харагдаад байгаа хэрнээ. Нөгөө талд ямар аюул байгаа гэхээр инфляц айгүй өндөр байгаа. Сүүлийн 30 жил байгаагүй хамгийн өндөр инфляцийн түвшин дээр Америк орн ирсэн байна. Тэгэхээр инфляцийг яаж бууруулах
бууруулдаг вэ гэхээр бодлогын хүүг өсгөж бууруулдаг. Бодлогын хүүг өсгөхөөр яадаг вэ гэхээр нийт ерөнхий asset-ууд маань ундаг. Тэгэхээр алт өсдөг, бусад asset-нууд ерөнхийдөө ундаг. Доллар чангардаг гэсэн. Доллар чангарахаар дандаа биткойн болон бусад asset-нууд бүгдээр унсан түүхтэй байдаг. Тэгэхээр тэр өнцгөөс нь харах юм бол бас боломжтой байх шаардлагатай цаг үе ирсэн байгаа. Дээрээс нь бид нэр Token Research Night дээр миний ярьж исэн Juno гэдэг төсөл байгаа. Тэгээ Juno гэдэг төсөл маань яаж анхлаанч хийсэн бэ гэхээр борлуулалт хийхгүйгээр ерөөсөө шууд Atom Zoos-ыг stake хийдэг усаас дээр airdrop хийж орж ирээ шууд Osmosis зоон дээр нэмэгдэж орж исэн юм төсөл байгаа. JUNO Juno гэдэг төсөл байгаа. Тэгэхээр энэхүү Juno гэдэг төсөл маань тунгаахгүй NFT marketplace гаргаж байгаа. Тэгээд NFT marketplace гаргах тэр зардал нь болоогүй байхад ерөнхийдөө NFT marketplace гарах гэж байгаа юм байна гэж бид нар Token Research Night дээр ярьж ирсэн. Тэр яаж мэдсэн бэ гэхээр GitHub-ын уншаан бол ерөнхийдөө мэдэгдэжсэн байгаа. Тэгэхээр Juno-г товчхонд нь ярих юм бол бид нар юу хийх гээд байгаа вэ гэхээр IBC-гээр бид нар нэг токенийг нөгөө токен руу блокчейнээр дамжуулдаг бол Juno-гийн тохиолдол дээр IBC технологиг ашиглаад олон блокчейнуудыг хооронд нь гэж холбосон тийм smart contract-ыг бичих боломжийг ерөнхийдөө Juno бий болох гэдэг. Тэгэхээр энэ бол маш өвөрмөц шинэлэг тийм инновацлог төсөл байгаа. Тэгээ Juno дээр үргэлжлүүлэн манай баг буулш байгаа. Тэгээ та бүхэн бас сонирхон үзье гэж би бодож байна. За дараагийн нэлээд буулш төсөл маань юу байсан бэ гэхээр Oasis гэдэг төсөл байгаа. Тэгэхээр Oasis гэдэг төсөл маань Rose буюу сарна гэдэг тийм зоостой. Тэгээд энэхүү төсөл маань айл гэдэг KuCoin Binance Center дээр арилжаалагддаг худалдаж авах боломжтой. Одоогийн байдлаар all time high хийгээд явж байгаа. Гэхдээ market cap-ийн тухайд ойролцоогоор $550 сая доллартай. Тэгээд эдгээр 100 хэд вүлээ? $160 сая доллар ерөнхийдөө хөрөнгө оруулалт хийнэ гэдэг одоо том фандууд ерөнхийдөө тийм амлалтыг өгсөн. Тэр фандуудад нь юу байсан бэ гэхээр Dragonfly, Draper, Electric Capital, тэгээ Jump Capital, тэгээ дээрэс нь Pantera, NGC гэдэг ерөнхийдөө хүмүүсийн мэддэг том нэрүүд бас энэ дунд нь явж байгаа. Тэгээд энэ Avalanche нэг юм төстэй юм ерөнхийдөө зарсан байхгүй $200 сая долларын. Тэрнээс хойш Avalanche яаж буужсныг бид нар бүгдээрээ харсан тийм. Тэгээд Avalanche дээр байсан төслүүд бас буужсан. Тэгэхээр Oasis дээр бас тиймэрдүү тренд явж магадгүй учраас Oasis дээр анхаарал хандуулаасаа гэж хүсэж байна. Тэгээд Rose гэдэг зоостой байгаа. Тэгээд эднээс Token Research Night дээр ярьжсэн тийм. Яа. Тэгээд Oasis-ийг хин оргил ярьжсэн байхгүй. Юугаар эднэр өрмөц вэ гэхээр Ethereum дээр ажилладаг Solidity ашиглаад ерөнхийдөө smart contract-а бичих боломжтой. Тэгсээр нэг гүйлгээний аюулгүй байдлыг одоо нууцлыг хадгалдаг яг Secret Network-тэй төстэй. Secret Network дээр болохоор smart contract-а чи Rust гэдэг хэл дээр бичиж байгаа бол Oasis-ийн энэхүү Emerald гэдэг chain дээр Solidity-гаар бичээд дээрээс нь тухайн бичсэн код application маань ерөнхийдөө competition буюу тооцооллын нууцаа хадгалангаа ажиллах боломжтой. Тэгэхээр энэхүү технологи маань өөрөө бас амар тийм юу юм breathtaking гэдэг монголоор юу юм нэлээд ерөнхийдөө инновацлог тийм төсөл байгаа. Тэр энэхүү төсөл маань нэлээд анхаарал хандж байна. Бас crypto пуужин багийн нэлээд булш байгаа зоос байгаа. Сүүлийн ерөнхийдөө altcoin одоо тий alt season гэж ярьдаг тий altcoin-ууд нэлээд өсөх магадaltaй гэж үзэж байгаа учраас бид нар олон төслүүдийг ерөнхийдөө айгүй хурдтай судлаад явж байгаа. Тэгээд нэг видеон дээр ер нь олон төслүүдээс дурдаад явах бах. Заримдаа эсвэл нэг төслийг илүү нарийн яриад явах бах. Тэгэхээр дараагийн булш байгаа зоос маань бид нар өмнө пуужинт хар сонгоцсон тий Brave-ийг миний бодлоор сонгосон баха. Тэгэхээр дахиж сонгоод яг зүгээр ерөнхийдөө булш байгаагаа өргөжлүүлээд хэлчихье. Тэгээд Brave маань сайхан юу хийсэн бэ гэхээр өөрсдийн гэсэн браузер доторх wallet-тэй болсон. Тэгэхээр extension-тэй холбоотой маш олон дайралтууд хийж байгаатай холбоотойгоор браузер маань суулгагдаад шууд цаанаас угаасаа wallet-тэй. Тэгэхээр нэгсэндээ браузераа ашиглаад DeFi төслүүдийг хэрэгэлдэг, арилжаа хийдэг төслүүдэд Brave маань илүү аюулгүй байдлыг ерөнхийдөө санал болгож байна гэсэн үг. Дээрээс нь sugarcoat гэдэг эдгээр шинэ одоо юу хийх feature гаргаж байгаа. Тэр нь яадаг вэ гэхээр malicious script буюу одоо ингээд вебсайт маань яадаг вэ гэхээр энгийнээр тайлбарлах юм бол ингээд HTML гэдэг одоо ингээд үгтэй ингээд дизайнтэй байж байгаа. Тэнгүүт нь тэр веб хуудсан дээр чи ингээд одоо хөдөлгөөн оруулдаг, аим оруулдаг зүйл нь юу гэдэг гэхээр нөгөө script гэж зүйл байдаг. Тэгэхээр script маань өөрөө нэг бол сайн script байгаа эсвэл дайралт хийх зорилготой таны мэдээллийг хулгайлах зорилготой script-үүд гэж байгаа тийм. Тэгэхээр тийм аюултай script-ээс таныг хамгаалдаг ийм төрлийн feature ерөнхийдөө Brave browser маань нэмж байгаа маань. Тэгэхээр үргэлжлүүлэн браузерны технологи дээр маш том технологи инновацуудыг хийгээд явж байгаа. Үүсгэн байгуулалт чинь JavaScript гэдэг дэлхийд дээр хамгийн түгээмэл хэрэглэгддэг програмын хэлийг зохион бүтээсэн Brent Knight гэдэг хүн байгаа. Өмнө Mozilla-д ажилладаг байсан. Тэгээ Brave төсөд маань CoinGecko дээр rank-ыг харах юм бол 97-д байгаа. Миний бодлоор энэ төсөл бол топ 20 дотор яахын аргагүй орж ирэх ёстой ийм төсөл байгаа. Дээрээс нь Solana-тай сайхан хамтарсан. Тэгэхээр Brave browser дотор Ethereum болон бусад энэ EVM based blockchain-үүдтэй шууд wallet-ороо харьцаас гадна дээрээс нь Solana-гийн бүх аппликейшнуудыг Brave ашиглаад шууд хэрэглэх боломжтой болж байгаа. Дээрээс нь Brave дотроо built-in DEX буюу өөрөө браузер дотроо өөрөө exchange-тэй. Тэгэхээр нэг зоосыг нөгөө зоосоор шууд солих боломжтой. Сайхан бид нар өмнөх видеон дээр MetaMask $200 сая орлого хийсэн гэж хэлсэн. Тэнгүүд MetaMask хэрэглэх нь Uniswap-ыг шууд хэрэглэхээс 1inch-ийг хэрэглэхээс илүү ашиггүй хэрнээ хүмүүс яагаад хэрэглээд байгаа гэхээр хамгийн хялбар шийдэл нь баггүй. Шууд wallet-а суулгалаа, арилжаа хэд биелээ. Нэгсэндээ ямар нэгэн байдлаар крипто зах зээл дээр та анхуутайгаа орж ирж байгаа бол хамгийн түрүүнд ерөнхийдөө таны хэрэглэдэг тэр app-ын дотор ч нөгөө арилжаа хийх хэсгээ маань орцсон байл өөр айгуу том давуу талыг авчирдаг. Тэгэхээр яг энэ зах зээл дээр Brave маань бас өөрөө ажиллаж байгаа. Дээрээс нь Brave browser-ыг суулгасан хүн default search engine буюу хамгийн түрүүнд хэрэглэгддэг хайлтын одоо engine монголоор юу гэх юм хайлтын технологи нь
Brave Search. Тэгэхээр Brave маань өөрөө нэгсэндээ шууд Google дээр өрсөлдөж байгаа. Тэгэхээр сурталчилгааны зах зээл дээр эдгээр маань нөгөө аль хэдийн Google, Facebook дээр өрсөлдөж байгаа. Хайлтын зах зээл дээр Google дээр өрсөлдөж байгаа. Дээрээс нь Dex-ний зах зээл дээр бусад те Uniswap, OneInch дээр өрсөлдөж чинь. Дээрээс нь Wallet-ний зах зээл дээр бүх Wallet дээр өрсөлдөж байгаа. Ийм олон зах зээл дээр зэрэг ажиллаж байгаа мундаг төсөл байгаа. Тэгээд аль хэдийн 42 сая хэрэглэгчтэй болцсон юм байна. Тэгэхээр дараагийн магадгүй тэрбум хэрэглэгчтэй болж магадгүй крипто төслүүдийн нэгт яхахгүй Brave маань өөрөө ороод явж байгаа. Тэрийг анхаарна гэж бодож байна. Тэгээд дараагийн төсөл байна Ocean Protocol. Ocean Protocol-ыг ерөнхийдөө Chico ч гэсэн ярьсан. World Economic Forum-тэй бас хамтарч байгаа. Дээрээс нь тэднэрээс бас нэлээд инновацийн төсөл гэсэн тийм шагналыг бас хүртсэн. Дээрээс нь сайхан compute to data environment буюу дата байгаа газараа байгаа. Дата маань ерөөсөө ийш тийш хөдөлж ерөөсөө аюулгүй байдлаа алдах шаардлагагүйгээр байгаа газар нь тооцоолол хийгээд өөрийнхөө шаардлагатай юу гэдгийг хариултуудыг аваад тэгээд тэндээсээ гараад явах боломжтой тийм шин төрлийн технологиг ерөнхийдөө Ocean маань гаргасан. Ocean маань өөрөө data marketplace буюу датануудыг багцаар нь худалдаалах, арилжах, худалдаж авах боломжтой ийм төсөл байгаа. Тэгээд ойролцоогоор 5 блокчейн дээр одоогоор ажиллаж байгаа. Саяхан Energy Web Token гэдэг бидний нэлээд буулж байдаг. Миний нөгөө KuCoin дээр авдаг видео хийсэн. Тэгээд тэр төсөл дээр бас эдгээр бас гарцсан. Тэгэхээр Ocean маань нэлээд инновацлог төсөл байгаа. Тэгээд Gaia гэдээ бас энэ Европын том байгууллагатай хамтарч ажиллаж байгаа. Тэгээд үргэлжлүүлээд бас өөрсдөө судалж болно. Ерөнхийдөө судлах юм айгүй ихтэй. Нэг видеон дээр шууд ингээд тэр ингэж ярихад бас нэлээд тийм төвхтэй том төсөл байгаа. Тэгэхээр ямар ч байсан Ocean дээр анхаарлаа хандуулаарай гэж ерөнхийдөө хүсэж байна. За дараад нь Crypto.com-ыг бид нар пуужинд хар сонгож ирсэн. Ойролцоогоор бид нар 23 цент багтанд пуужинд хар сонгож ирсэн. Яг одоогийн байдлаар 89 центтэй байгаа. Тэгэхээр ерөнхийдөө Crypto.com дээр крипто пуужин баг маань ерөнхийдөө зөв call хийсэн. Тэгээд мэдээж яг бидний шууд хаамгалж чадаагүй зүйл байсан мэн нөгөө стадионы дээр юу яагаад нэр мэрийг солиод явцсан те. Тэрнээс бусдаар бол ерөнхийдөө Crypto.com дээр яасан бэ гэхээр Chrono гэдэг chain гарч ирсэн. Discord дээр би хоёр шиг farming боломж байгааг ерөнхийдөө танилцуулсан. Цаашдаа үргэлжлүүлэн Chrono chain дээр байгаа төслүүдийг та бүхэндээ танилцуулах болно. Тэгэхээр энэтэй холбоотой сүүлийн үеийн мэдээллийг амар авах юм бол яах нь намайг Discord дээр дагаарай гэд хэлчихье. За буужин төсөл. Тэгэхээр энэ айгуу сонирхолтой. Маш олон EVM chain-ууд гараад байгаа байхгүй юу? Одоо чи жишээ нь үүдийн Avalanche, Phantom, Ethereum, Binance Smart Chain, Matic гэх тийм. Тэнгүүд алийг одоо чинь энэ нь хурдан, энэ нь лаг гэдээ ярихаар угаас утгагүй. Тэгээд яг энэ дээр өнөөдөр юу болж тогтох гээд байгаа гэхээр ирээдүйд бол олон шиг блокчейн байх юм байна. Аль нэг нь нэгнээс илүү үнцэнтэй байх юм байна, аль нэг нь нэгнээс илүү дорой байх юм байна. Бид нэр алийг ялах нь мэдэхгүй. Гэхдээ хамгийн чухал бүтээгдэхүүн бол энэхүү блокчейнуудыг хооронд нь холбосон гүүр. Тэгэхээр гүүрний технологи дээр илт ялагч ерөнхийдөө аль хэдийн мэдрэгдээд эхэлсэн. Тэгэхээр энэ ялагчийг ерөнхийдөө бид нэр барих ёстой гэж пуужингийн баг итгэж байгаа. Би бас хувьдаа итгэж байгаа. Тэгэхээр энэ маань Uniswap маань одоогийн байдлаар хэдэн блокчейныг холбоцсон гэхээр 24 блокчейнийг 997 төслийг холбоцсон. 4.4 тэрбум долларыг аль хэдийн хамгаалж байгаа ийм төсөл байгаа. Тэгсээр market cap нь 229 сая. Тэгэхээр энэ дээр асар том зүрх байгааз. Тэгээ энэ тохиолдолд ерөөхдөө fundamental талаараасаа бол Uniswap бол гайхалтай ажил хийсэн, гайхалтай partnership-уудыг үүсгэж чадсан. Тэгээ энэ цааталд нь ямар баг байгаа вэ гэхээр Fusion гэж төсөл байгаа. FSN гэдэг. Uniswap маань өөрөө Any гэдэг зоостой. Дээрээс нь эдгээр Change гэж саяхан DeFi application гаргасан. Дараагийн видеон дээр ерөнхийдөө би change-ийн талаар илүү дэлгэрэнгүй ярих гэж бодож байна. Өмнөх token research night дээр манай багийн түвшиг бас энийг ярьсан байгаа. Тэгэхээр пуужиндх зоос маань Any ANY. Nice. Okay. За түргэн хэлгийн тэмцээндээ төрүүлсэн үү найз нь? Төрүүлчих шиг боллоо. Угаасаа ганцаараа түргэн хэлж байгаа юм чи. Гэхдээ нэг төслийг дуртахаа марцсан байна. Одоо Монголд ч одоо койнууд бол борооны дараах мөг шиг гарч штэ тий. Тэгээд хамгийн сүүлд гарч байгаа одоо маргааш юм уу тий гарч байгаа зоос нь болохоор Elf Zigverse гэдэг тим төсөл байна. Тэгээд энэ болохоор 6 салбараас бүрдсэн тим юу гарч байгаа юм бэ? Ерөнхийдөө нэгтэн сургууль байна, медиа, тэгээд хоол хүнс, fitness and nutrition, food and nutrition гэдэг тий. Хоол хүнс, тоглоом, хүний нөөц, тэгээд сургуулаас гадуурх боловсрол гэдэг ийм 6 салбараас бүрдсэн ийм төсөл юм байна. Тэгээ 6 экосистемийн 12 компанийг нийлүүлсэн ийм төсөл гаргаж байгаа гэж цагуурч юмнууд явж байна. Тэгээд coin зоос нь болохоор Elf Coin гэдэг нэртэй зоос юм байна. Тэгээд Elf Game гэдэг вебсайттай юм тий. Тийм ээ. Тэгээ white paper-аас ороод харах юм байна. Айгүй урт white paper-тэй нөгөөс уншиж байсан. Тэгээд ICO нь болохоор 11 сарын 25-нд ICO цэг Elf CGM сайт дээр явагдах юм байна. Тэгээд энийг та нар бас цаашаа сонирхох юм бол өөртөө ороод үзнэ үз. Энийг бас хэлт дурдмаар санагдлаа. Alright. Okay. Тэгээд бидэнтэй хамтсан баярлалаа. Таалагдсан бол like, share, subscribe хийгээд дараагийн дугаараар уулзцгаая. Thank you. Thank you. Let's go.